Авралт багш Ловон Бадамжунай бурхны номлосон ёсоор Нүгэлт Шулмсын хаан ариг хэмээгчдийг дараах 9 эдээр бүтээжээ. Үүнд галзуу цагаан арслангийн тарих, галзуу догшин мунхаг зааны амны хөөс, хорт могоон хэл, галзуу зөгийн бал, галзуу нохойн шүлс, Шулмсын 9 бүжигчний чөмөг, үхээр идэгч чонын нүдний цүцгий, үхэрийн мах, эм мангасын умайн цус эдгээр болоо. За, явна. Машинаар болохгүй шүү. Нанчид гэвч нарийн хар арих, наривчлан шинжилвэл 8-5-1, там гэвч там хаанаас байх вэ? Тамтаггүй явбал там чин тэр буйзаа. Монгол хүн Монголын баялаг. Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийнхөө тэр хариуцлагыг энэ жолоочийн хариуцлагын даатгал заавал даатгуулсан байх ёстой. Энэ тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч болон тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолооч нь энэ даатгал заавал даатгуулсан байх ёстой. Манай албан журмын даатгагчдын холбоонд энэ жолоочийн хариуцлагын даатгал даатгуулаагүй болон даатгалын гэрээний хугацаанд дууссан жолооч замын хөдөлгөөнд оролцож яваад бусдад эрүүл мэнд эд хөрөнгөнд нь хохирол учруулсан тохиолдолд тэр хохирогчд өөрөө хохирлын барагдуулах тийм боломжгүй тохиолдолд манай байгууллагт хандаж болно. Ингэснээр тэр хүмүүсийн хохирогчийн эрх ашгийг хамгаалж байгаа гэсэн үг. Жолоочийн даатгалын сангаас энэ 2015 онд бол нийтдээ 49 иргэнд 113.9 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байна. Албан журмын даатгагчдын холбооны шуурхай алба гэж байгаа. Энэ шуурхай албаны утсанд хандаж болно. Даатгалгүй бөгөөд гэрээний хугацаад дууссан жолооч хохирогчд бэлэн мөнгөө төлж чадахгүй болохоор манай жолоочийн даатгалын санд хандаад нөхөн төлбөр гаргаж тийм өргөдөл өгдөг. Энэ өргөдлийг хүлээн аваад манайх бол хохирогчд хохирлыг барагдуулна. Тэгээд буруутай этикеттэй манайх бол гэрээ хийгээд буцааны хэмжлээд тэр нөхөн төлбөрийг даатгалын сандаа буцааж төвлөрүүлдэг юм. Жолоочийн хариуцлагын даатгал хэрэгжээд бараг 5 дахь жилдээ орж байна. Энэ хугацаанд бол бүх жолооч нар бол ерөнхийдөө бол сайн хамрагдаж байгаа. Энэ ажил энэ хууль бол их сайн хэрэгжиж байгаа. Гэхдээ нийт жолооч нартай хандаж хэлэхэд бас анхааруулах юм байна. Жолооч тухайн тээврийн хэрэгслээ өөр даатгалын гэрээнд нэр бичигдээгүй жолоочоор жолоодуулах хэрэггүй. Мөн тухайн өмчлөгч нь өөрчлөгдөх бүрд тухайлбал барьцаанд тавихтаа заавал даатгалд даатгуулсан байх ёстой. Ингэж жолоочийн хариуцлагын даатгал даатгуулснараа ирээдүйд учирч болжшгүй тэр санхүүгийн эрсдлээс таныг хамгаалж байгаа гэсэн үг юм аа.